За. Зя. Гигээс төвшөө авах нь болов. Төвшөө хүндээс очиж. юм бичиж таардаг. За. Ганг мөрний урсгал нь хэдий ширүүнчиг газрынхаа намыг даган урсгаж байгаа. Ган төмөр хэдий хатуу боловчиг галынхаа элчинд нугран уйсдаг жамтай. Үүний адилаар ертөнцийн бүхий л амтэн үзэгдэл жам ёсон давдаг. Тийм ч учраас алтан ургалдаа шууны үдсэд нь ургаж гүйцэхээр алсынхан уудлыг зорин нисдэг. Өөрийн төрөвж өсгсөн үр хүүхэд үдсэд нь ургаж гүйцээд насанд хүрэхээр өөр айлын гэргий хань болохоор төрсөн орон гэрээ орхин оддог, хадам гардаг ёстой жамтай билээ. Энэ учрыг бодон бид инхри хайртай хүүдээ ханийн ерөөл учруулах гэргийг бид хайсаар олон хоног үзсэн юм аа. Гэтэл танаа энэ айлд гахаа жилтэй 20 настай танхил сайхан ингчин хэмээх бүсгүй байгааг бид сонсоод төрийн хэрэгээр үрийн хишиг айлтгах гэж явнаа. Эрдэнийн ерөөлт үнэн учралт эрдэнийн дагин үр энэ айлт байгааг мэдээд айлтгал бэлэг сонсгож ирлээ. За чүн шиг хазартаа дүн шиг нүдтэй ухаалаг харцтай уран гартаа ялтамхан инхрийнхэн ингчин охин алтан бусган хэмээн сарыг саатан хүлээж өдрийг өнжин сунгаж бараалхаж явнаа. Зээ. Эртээ тасын үед энэ айлд байхгүй юм байна. Энтэй магныгийн өөдөөс манай айлд үгүй тул энэ хоёрын учраас элгэн садны холбоо айлтгаж байна. Зээ за. Буг намдаг нь манайд байна. Булга зүйдэг нь танайд байна. Буян ишгийн буян өрөөл бид буян өрөөл бид бүхэнд байдаг. Бүл ургийн бэлэг айлтгаж явнаа. За. Зээ. Ирээд олддгүй эрхэм мэрдэн манайд байна. Сураад олддгүй сувд эрдэнэ танайд байна. Энэ хоёр эрдэнэ нийлүүлж эрдэнийн сайхан эрдэнийн дээд бөгж цохиулахын ерөөл айлтгаж ирлээ. Болгоон сойрхноо. Болгоон сойрхноо.